За өнөөдөр бид хамтдаа эзний үгнээс суралцах хэсэг маань Марк номын 2-р бүлгийн 1-ээс 12-р эшлэл байна. За эндээс та бүхэнд уншиж өгье. Та бүхэн дагуулаад хараарай. Марк 2-р бүлгийн 1-ээс 12-р эшлэл. За энэ хэсгээс өнөөдөр бид хамтдаа суралцсанаа. Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирэнгүүт гэртээ байгаа дуулжээ. Олон хүн цугларснаас үүд хаваар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэд нэгэн саавчдаг өвчтнийг дөрвөл дамнаа түүнд авчирлээ. Хурсан одноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрын дээврийг хуулж цоолоод дэлсгэрийг хэвтээ өвчтөнтэй доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад саавчтанд "Хүмүн, нүгэл чинь уучлагдсан" гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцгүүлэн "Энэ яаж ингэж бурхныг дормжилж ярина вэ? Гагцхүү бурхнаас өөр хэн нүглийг уучлж чадах вүлээ" гэж бодоход тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд тэдэнд "Юм та нар зүрхэндээ ийм эргэцүүлнэ вэ? Цаавчтанд нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх, эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлэх юм аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр цаавчтанд би чамд хэлье. Бос дэвсгэрээ аваад гэртээ харгисан. Тэрээр босож дэвсгэрээ даримхан аваад бүгдийн өмнө гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж ийм юм бид хизээж үзсэнгүйгээ бурхныг алдаршууллаа гэсэн. Амен. За өнөөдөр хамтдаа Библийн түүхээс суралцсанаа. Бүгдээрээ нүдэн ханаад эзний өмнөрөө өнөөдрийн үгийн төлөө довчхон залбирая. Тэнгэр газар дээрх бүхнийг захирдаг бидний мөнхийн эзэн минь. Энэ өдөр та өөрийн үгээр бидний бодол санаа, зүрх сэтгэл, итгэлийг дахин барьж байгуулаач. Таны үг тунхаглагдаж байх үед таны үгнээс болоод энд байгаа бидний зүрх сэтгэл, бидний амьдрч буй дүр төрх өөрчлөгдөн хувьсан шинжлэхт болтугай. Өнөөдрийн үгээр дамжуулан та бидэнд зааж сургаач, биднийг засаж залруулаач, бас биднийг зэмлэж, ятгахж, урамшуулж, явах ёстой замаар маань та биднийг чиглүүлж өгөөрэй. Бид зүрх сэтгэлээ болон амьдралаа нээж байна. Та өөрийн үгийг бидний дээр асгаж, цутгаж өгөөрэй. Эзэн Есүс таны ариун нэрээр залбирanгуйлаа. Амен. Марк номын 2-р бүлгийн 1-ээс 12-р эшлэл. Таны итгэл бусдад эдгэрэл ба тэнхрэл авчирдгаа гэсэн сэдвээр өнөөдөр эзний үгийг хамтдаа суралцсанаа. За бүгдээ намайг дагаад хэлээрэй. Таны итгэл бусдад эдгэрэл тэнхрэл авчирдгаа. За хажууд байгаа автобус руу гараад саяны үгийг хэлчихье. Таны итгэл бусдад эдгэрэл ба тэнхрэл авчирдгаа. Таны бусдад эдгэрэл вообще эдгэрэл ба зөв. Таны итгэл вообще таны итгэл гэдэг айгүй гой засаж залруулж хэлсэн шүү. За энэ түүх Матай номын 9-р бүлгийн 1-ээс 8-р эшлэлдэр гардаг. За үүнээс гадна бас Лук номын 5-р бүлгийн 17-оос 26-р эшлэлдэр бас автагддаг. Харин илүү дэлгэрэнгүй байдлаар бичигдсэн нь Марк номын 2-р бүлгийн 1-ээс 12-р эшлэл. Есүс эзэн Йордан голд очиж Иоанн Баптистаар баптизм хүртсэн. 40 хоног 40 шөнө мацаг барин залбирч, за үүний дараа анхны шавнараа сунгаж, бузар сүнстэй хүнийг синагогт идгээж, за үүнээс гадна Галилийн нутгуудаар явж сайн мэдээ Тэнгэрийн хаанчлыг тунхаглан зарлаж, уян өвчтөй хүнийг идгээгээд, тэгээд хэд хоногийн дараа гэртээ ирлээ гэж нэшлэл хэлж. За энэ бүх үйлчлэлүүдийг хийсний дараа Есүс эзэн хэд хоногийн дараа Капернаум буюу гэртээ харж ирсэн байна. Гэртээ харж ирсэн чинь харин Есүс эзний ирж байгаа сургийг сонсоод маш олон хүмүүс Есүс эзний амьдардаг гэр орчмоор цуглдсан байсан. Гэртээ ирсэн чинь юу болсон бэ? Аль хэзээний конференц хийчихсэн гэсэн. Асар олон хүмүүс цуглжсэн түүнийг хүлээж байсан. Есүс эзэн гэртээ ирсэн нэлээд завгүй үйлчилж ирсэн боловч маш олон хүмүүс түүнийг гэрт нь хүлээж байсан байна. За ер нь бол завгүйгээр бурханд үйлчлэн гэдэг бол бас их том ёроол шүү. Би бас яг энэ зүйлийг энэ нэг сургаалыг бэлдэж байхдаа бодож байлаа. Би бас хамгийн завгүй хизээ үйлчилж байсан юм болоо. 2016 онд бага охин маань 6 сартаа байх үед том охиноо бага охиноо эхнэрээ дагуулад бид дөрөв хятад руу илгээлтээр явж байлаа. За тэр үед бид нар очиод Санши гэдэг газар үйлчлэхээр очсон.
2016 он байсан. За өвд байсан байгаа. Нэлээд өвдөн байсан. Тэгээд Санши гэдэг тэр газар очих үед дагд байж байгаа ил болсон нэг хятад цуглаан байсан. Ойролцоогоор 1000 гаруй хүнтэй. Тэгээд яг тэр чуулган дээр хэрвээ гаднаас номлогч нар ирэх юм бол цагдаа нар ирээд орж гараад шалгаад ирсэн хүмүүсийг нь байцаагаад ерөн жоохон бужигнаа болт юм байна л да. За тийм болохоор гаднаас бидрийг очиж байгааг мэдэгдүүлэхгүйгээр ер нь бол бид нар яг шүн очсон. Тэгээд шүн очиод нэг газар байрлсан. Харин нөгөө байрлж ирсэн газар маань яг тэр Саншид байдаг цуглааны гол удирдагч нар ирсэн. Ойролцоогоор 20 гаруй хүмүүс цугласан. За тэгээд тэднэр маань цуглаан хийхээр болсон. За Монголоос ирсэн нөгөө пастор номломоо гэл. Тэгээд би чинь нэлээд айгуу сүрдсэн маягийн 1000 гаруй хүнтэй чуулган дээр нь хятад итгэгчнэр. За дээр нь бас Монголоос ирсэн энэ төргээд айгуу том юм харж байгаа бахта яана вэ гэсэн чинь гэж жижигхэн борон хөр байж байгаа та яана вэ гэж бодож байлаа. За тэгээд яасан ч 20 гаруй удирдагч нар ороод ирсэн. Хамт явсан өргөн Монгол пастор маань орчуулсан. Тэгээд эзний үгийг хуваалцаа Монголын талаар баах мэдээлэл өглөө. Тэгээд үйлчлэл дууссан, залбираа дууссан. Тэгээд дууссан чи за зоогийн пастор ядарч гэнэ үү? За энэ өрөөндөө ороод амар гэлтэй. Тэгээд өрөөндөө ороод ихнэр охин дөрвөлээ нэг орон дээр нэг том ор байсан. Нөгөө орон дээр ингээд хэвтэйл жоох анх гал үжсэн чинь нэг 10-20 минутын дараа дахиад магтан дуу явуулах гэсэн. Магтан дуу яваад залбираад тэгээд байж байгаа би гинт бодлоо. За дахиад одоо цуглаа хэллээ те. За хааны би ер нь гараад үйлчилчээд ороод ирье гэж. Гарлаа. Тэгсэн чи яг дараагийн хэсэг нь эхэлж байна. Дахиад магтан дуу яваад залбираад тэгснээр оогийн пастор гараад ирсэн үү? За үг хуваалцаарай гэдэг. Тэгээд би ч урд гараад үг хуваалцлаа. 30 минут эзний үгээс хуваалцаад дараа нөгөө хүмүүс сануулсан үгийг бас судлаа. Тэдний төлөө залбираад үйлчлэл дууссан чинь за оогийн пастор өрөөнд ороод амар гэдэг. Тэгээд нөгөө дууссан библийг аваад явуулсан эдгээр маань октод маань гэлтэж унтаж байна. Тэгээд дунд нь орж хөвтөл гэж хамарч ирсэн чинь нэг 12 минутын дараа дахиад булаад байна. Тэгээд би бодлоо за дараагийнх нь хэлээ дээ гэж бодлоо. Тэгээд их нэртэй хэлээ. Би дахиад хараад номлочихсон. Тэгээд гарсан чи яг дараагийнх нь хэлж. Тэгээд гарсан чи бас гарсан цаагүй бацараа гэдэг. Тэгээд гараад ухаацлаа дууслаа за одоо бас өрөөнд ороод амраа. Өдөр өдөржингөө зүгэлчтэй юм шүү дээ. Яттай. Тэгээд хэд удаас номсон юм гэдэггүй гараад өрөөнд ороод гэртгий тэгээд байж дуу явуулсан замын номсчод яг гараад номсон. Дуусаад библийг гараад орондоо ороод гэртлээ. Тэгээд дуу явуулаад гараад номсон. Тэгээд ер нь явуулаад тэнд гэж үүсчихсэн. Тэгээд яг үүнтэй адилхан зүйл болжээ гэж бод адилхан ч байх. Түүнээс илүү зүйл болжээ. Есүс эзэн үйлчилж явж байгаа нэг юм гэртээ харьяагаад хэд хоногийн дараа бүгд нэгдүгээр шигтэр очив. Хэд хоногийн дараа Есүс Капернаум буюу гэртээ гэж ирж. Харин түүний гэртээ ирж байгаа гэсэн сургаар нь маш олон хүмүүс тулгарсан. За тэгээд Есүс эзэн гэртээ орж ирээд нэг цаа явуулсан байх зүгээр бүгдээ төсөөлөлтэй бодтоо. Есүс эзэн орж ирэнгуутаа тэгэж орж ирээгүй гэж та нарыг төсөөлөв. Бид нар заримдаа амар тэнгэрлэгээр боддог. Есүс эзэн яг тантай адил надтай 100% дээр нь 100% байна. Гэхдээ 100% хүн учраас ядарн, үлсэн, цанган тэгээ гэртээ орж ирээд юу бодох вэ? Ваниг сайхан аяг цаа уяа гэж бодсон шүү дээ. Орж ирээд цаа яглаас уусан чинь бүгдийг хараар баг болсон өөдөөс гараад сууж байгаа. Юу ярих вэ гэдэг. Тэгээд зарим нь өвчтөе хүмүүс залбируулж чигээр руу таагарнгүйгээр дээр нь библийн ишлэлүүдийг үргэлжлүүлээд тавих юм бол бүр үүд хараар нь хүртэл хөл гიშгэх цаа болтлоо асар олон хүн цугласан байсан. Гадагшаа гараад явсан номлосон гэртээ ирсэн номлосон хаа явсан газар насар олон хүн дагсан гэртээ ирсэн ч амар заяа үзгээргүй олон хүмүүс байсан. Шалтгааны үгээр маш олон хүмүүс асуудалтай байсан, өвчтөе байсан, үнэнийг бурхны хаанчлалыг ерөн хайж байсан гэсэн. Тийм учраас гэртээ байхдаа ч гэсэн номлосоор байжээ. Есүс эзэн гэртээ ирсэн гэрээр нь юусэн бэ? Пик дүүрэн хүмүүс хүлээж ирсэн байна. За яг таныг ийм өдөрдөгч эсвэл яг ингэж эзэн дүүлчилвэл ямар том ерөөл вэ? Бүгд хажууд хүмүүс рүү хараад нэг үг хэлээ да. Есүс эзэн гэртээ иртэл пик дүүрэн хүн хүлээж ээж вэ гэж. Хэрвээ бид Библиэр харах юм бол үүд хараар нь хүртэл та төсөөлөд үзтээ. Үүд хараар нь хүртэл хөл гიშгэх зайг болтлоо хүмүүс шавчихсан байсан. Үүд хараар нь. Тэгээд Есүс эзэн гэртээ байхдаа тэдгээр улсуудад номлож байжээ. За яг энэ үйл явдлаа зэрэгцээд нэг түүхийг бүгд хамтдаа харъя. Нэг нь саавчтай залуу тэнд байсан. Нэг нь саавчтай залуу. За нэг нь саавчтай залууны түүх гарч.
Ер нь саавчин гэж бодохоор бид нар янз янзаар төсөөлдөг боловч яг нэг саавчны талаар мэдээлэл хайсан чинь халдварт саавчин буюу полиомиелит гэж өчсөн байдаг. Полиомиелит. Поливирусээр үүсгэгддэг, хүнээс хүнд халдварладаг, тарих болон нугасны хөдөлгөөний эсүүдийг гэмтээж саажилт үүсгдэг энэ өвчин. Тэгээд энэ өвчнөөс болоод зарим хүмүүс гаран татсан саавчтай болдог, эсвэл зарим нэг хөлнчим аль нэг хөлд саажиж хэлдэг бол харин энэ хүний хувьд бол юу болсон бэ гэхээр хэвтэрт ортлоо саажсан гэсэн. Саавчнөөс болоод маш их шаналсан нэгэн хүн яг энэ түүх донд гарч байна гэсэн. Энэ залуугийн хувьд хэвтэрт ортлоо саажсан. За бүгд энэ залуугийн яг бодит байдлыг бүгд хамтдаа харах гэж хичээ. Өвчнөд нэрвэгдсэн нэг юм байсан. Өвчнөд нэрвэгдсэн. Өвчнөд нэрвэгдэхдээ зүгээр л нэг шүн өвдөөгүй, хөлийн хуран өвдөөгүй юу болсон бэ? Яг л амьд хүн ургамал болцсон гэсэн. Босыгээ босож чаддаггүй, хүссэн зүйлээ хийж чаддаггүй, ажиллаж чаддаггүй, бусдаас тэс өөр нэгэн болж хувирсан. Саавчнаас болоод хэвтэрт орсон гэсэн. Хэвтэрт ортлоо өвдөж үтсэн байна. Босыгээ босч чадахгүй, ингийн хийдэг байсан хөдөлгөөнүүдээ хийж чадахгүй, хэн нэгэн гэрч туслахгүй бол амьдарч чадахгүй нэгэн болсон гэсэн. Тэр нь бас эдгэрхийн төлөө боломжтой гэсэн бүх аргыг хэрэглэсэн байж магадгүй. Тэгээд үүнээсээ болоод эдгэн, мэрэгэн төргийн чадан, эдгэн, ангаар гэсэн хүн болгон руу байгаагаа барьж гүйсэн учраас ямар ч мөнгөгүй болсон нэгэн байсан байж магадгүй. Үүнээс гадна маш их сэтгэл санааны хувьд сэтгэлээр унсан нэг. Сэтгэлээр унсан. Ер нь хүн өвдөд ганц хоёр хөдөлгөөний хийж чадхаар аюул сэтгэлээр ундаг юм байлаа шүү дээ. Би 2007 онд нэг орой гэртээ хөвчээлээ. Тэгсэн чил нэг хэрхэн хавцаад өвдөд болтгоо. Тэгээд би юу гэж бодсон гэхээр за энэ гиз мэц мушиграа болохгүй мэдчихээ гэж бодоод гиз мэцээ илж байгаа гай унтаад өглөө. Тэгсэн чинь шүн дундаа үед ингээд хав хөлс цугаад сэрдэг. Тэгээд сэрсэн чинь энэ хэвлийн аваар өрөөс амар өвдөж байна. Тэгээд би болсон хэрэг нэг өвдөлтөөсөө болоод би бүр ингээд эвгэрсэн. Тэгээд тэний гэсэн чи тэнийг болтгоо. Тэрийхээр бүр ингээд өвдөд болтгоо. Тэгээд эвгэрсэн чигээрээ яах учраа болохгүй баах явуулж яваад дараа нь түргэн дуудъя гэж бодсон. Тэгээд түргэнд байлаа. Оо сайн байна уу? Би ингээд би өвдөд болтгоо гэсэн чи хэдэн настай хүн бэ? Тэдэн настай хүн байна. Хаана байгаа гэсэн чи гэртээ байгаа. Гэр чинь хаана вэ? Оо цай 16 72 дугаар бодхон. Тэгсэн чи нөгөө түргэний эмч маань оо за одоо бид нар яг очоод чамайг үзэн дөрөн нэхээр одоо бүх дуудлага ийш тийш ингээд хол явсан байгаа. Чи өөрөө ингээд яваад ир чадахгүй гэдэг чи. Өө би ингээд дахиадсан байна. Айгу хэцүү байна. Гэдий чаддаггүй гэсэн чинь за гайвштай шиг ингээд яваад ир зэргийг оцтаад яваад очиж байгаа. Тэгээд үүрээр нөгөө 72 дугаар тохноос ингээд дахиадсан чигээр ингээд явлаа зэрэг өстөр. Яг өглөө 6 болж байгаа учраас бас залуу хүн байсан учраас гоо амьднаас ичээд байгаа шүү дээ. Гэхдээ үүр цайжсэн 5 өнгөрч илүү яалаа. Тийм болохоор бас гоо амьд харагдахгүй. Тэгтэл яг өвдөж байгаа юм чи юу бодох вэ? Тэгээд зам дараа явсараа цэвэрийн госпитал дээр яваад очлоо. Тэгсэн чинь хурууны өндөгнөөс шинжилгээ авна гинэ. Тэгэхээр би гайхлаа чи энэгээр өвдөд байгаа хуруу зүгээр. Тэгсэн чинь хурууны өндөгнөөс шинжилгээ авнаа гэж хурууны өндөгнөөс шинжилгээ авлаа. Тэгээ авангуудаа өө наад чинь ерөөсөө олгоод чинь болохгүй байсан байна. Ер нь бараг хагалж ирч мэдэх юм байна. Чи яалтаа хагалгааны засаг руу ороод. Тэгээд би хагалгааны засаг руу орлоо. Тэгээд яг хүн өвдөхөр ямар сул дараа болт юм бэ? Яг хагалгааны засаг руу ороод тэгээд юу болсон бэ гэхээр нэг юм чи намайг нэг юун дээр ер нь аюу шуурхаа болсон л доо. Хүүхийн завдгуур нэг орон дээр гівтүүлчлээ. Тэгээд нэг гид савцаа ингээд илжээс энэ авирал тарилаа. Тэгснэ за мэд юу яана хэсгийн мэдээ автууд л гинэ нугс муксаар юм ихгүй за явж залуу хүн байна зүгээр яг энэ хавтанд тарьж байгаа хахлаад авчиг гэдэг. Тэгээд надад аюу юу байлаа хаа нугс руугаа хэлэх яа гэдэг. Амар үдх юм биш үү зүгээр чи залуу хүн байж юу яриад байгаа гэх. Тэгээд энэ хавтанд тарьж байгаа энэ дээр нэг том хаарчиг юм тавьж байгаа. За тэгээд тэнд сайхан хагалгаа боллоо. Тэгээд яг тэр үе эргээд бодохоор биш та аюу юу санагддаг шүү дээ. Савч унтлаа гэдэг. Юу болсон бэ гэхээр яг хагалах гал тариад тэгээд энэ мөнгөөр баах юм болоод дээр нь энэ дээр нэг юм сонин юм ингэж даруулаад ингээд уйдг юм байна. Хог гарах гэж байгаа юм шиг. Тэгээд хоёр хүмүүний өнөг хүмүүний ингээд гарыг хоош ингээд тэлээр татлаа. Тэгсэн чинь нэг их чирээ толгооноор массаж хийлээ. Замрыг унтаж болохгүй шүү гэж тэглээ. За би одоо яг л хоног гарах гэж байгаа юм шиг байна. Яг энэ эндээс доошоо гайгүй мэдээ алдаад байна л та. Гэхдээ энэ яг ингээд шок гэж зүслээ. Тэгэн гут би залбирч гисэн.
Эзэн минь та миний төлөө 39 удаа шүлбүүлсэн. Гэвтээ намайг аврахын тулд ямар их шаналх амссан бэ? Гэтэл би ч нэг моолгоо авах гэсэн үгүй шахлаа. Эзэн минь намайг уучлаарай. Хэрвээ ингээд тантай уулзахаар болов уу гэж сүртэй болж байна. Бүгд ингээд тантай уулзахаар болов бүх юм гиншээ гэж хараад гиншээ. Тэгсэн чинь нөгөө олгоо хагалгаа хийж байгаа маань асууж байна амч маань. За юу ийдвэ гэдэг тэгээд тэгвэл наа Есүс итгэдэг хүн байна гэдэг. Тэгсэн чинь нөгөөдх маань ингээд харж байсан. Үгсний чинь Есүс гэдэг тэглээ. Хайхаад тэглээ. Тэгсэн чинь дотроо наа чинь хагалгаа шахсан байж тээ. Хаагур юу хийж яваа дотроо ногоосгоо хагалгаа шахдаг юм байж. Баа нэг аа нэг юм. Жижигхэн хямаг бол дөрвний нэгтэй тэнцгээр нарийнхаа ингээд авцгаа нүдэнтэй ингээд тогтдог байна шүү дээ. Тэр яагаад энэ зүйлийг ярьж байгаа нөхөр хүн өвдөн гэдэг бол айгүй хэцүү. Тэгээд хагалгааны дараа айгүй хэцүү байсан. Энд дээр нэг юм хагалгаатай. Тэр үе цэргийн өсөлтөд одоо л их гоё болсон байлаа л дээ. Тэр үед бол яг надтай нэлээд олон цэргүүд өвчжсэн. Тэгээд нэг офицер байсан. Инхийг сахиулахын нэг офицер. Нөгөө цэргүүд маань намайг орж ирэх гэсэн. Ахаатаа буруу дасгалтаа авчихлаа. Уу яасан бэ? Яг намайг ийшээд орно гэж оруулчихлаа шүү дээ. Тэгсэн ч үгүй одоо энэ офицер таны авахыг задлана гинэ. Яаж байгаа юм бэ? Өдөршөнгө оноо ярьдаг нэг офицер. Сэргэн багтаасан. Нөгөө цэргүүд нь таа төрөөстэй. Өдөр одоо юу хийцүү байсан бэ гэхээр яг тэр дасагт тэгээд олгооны дараа, хагалгааны дараа гэлтэж байх үед хүснээрээ өдөлж чадахгүй, босож чадахгүй, хүснээрээ эргэж чадахгүй ихний өдөр айгүй хэцүү байх үед нөгөө нөхөр чи өдөршөнгө оноо ярьдаг. Хүн сонсохгүй нэрс хамаа. Сэргэлонд нэг удаа хээ. Монгол нэг удаа хайрын нэг удаа гэж ямар ч болгоны одоо баяр хүүхдээ, урын сайхтай. Тэгээд энэ олон яриануудаас нь болоод нөгөө цэргүүдийн зарим нь олгоо хангаж байгаа шиг байна. Яг ингэж өвдөд орондоо хөвтөн гэдэг бол үнэхээр амаргүй. Харин би та нар сая үлсэн бүх дотор бол саавчнаас болох. Хүссэн хөдөлгөөнөө хийж чадахгүй. Асар их шаналж, ганцаардаж, сэтгэлээр унаж, цөхөрж, гутарсан нэг хүний түүх гарч. Бид зүгээр Библиэс уншихтаа нэг саавчтай хүн байж байгаа юм шиг байна. Үнэн хэрэгтэй харвал өөрөө босоод явж чадахгүй учраас хэн нэгэн өргөөд явахгүй бол хэн нэгэнд очиж үзүүлж, илаарших боломжгүй бүр хэвтэрт орчихсан саавчтай нэгэн хүний тухай гарч байна гэсэн. Сэтгэлээр унчихсан, тэр битгий бүр итгэл найдваргүй болчихсон. Яагаад би итгэл найдваргүй гэж тодтогсон гэж Марк номын 5-р бүлгийн 34-р эшлэгийг харвал охин минь итгэл чинь чамайг идгээрэй гэж хэлээд эзэн Есүс 12 жилийн туршид цусааддаг өвчтэй байсан эмэгтэйг идгээсэн түүх гардаг. Тэр эмэгтэйг идгээхдээ юунаас болж идгээсэн гэсэн бэ? Итгэл чинь чамайг идгээрэй. Бүгд хамт хэлээ ураа ий. Итгэл чинь чамайг идгээрэй. Лук номын 17-р бүлгийн 19-р эшлээс харвал бос итгэл чинь чамайг идгээлээ гэж бас нэгэн уян өвчнийг Есүс эзэн идгээсэн түүх гардаг. Энэ дээр бас л адилхан. Итгэлээс чинь болоод би чамайг идгээчлээ гэж. За үргэлжлүүлээд харах юм бол Марк 10-р бүлгийн 52-р эшлэлдэр нэгэн сохор хүнийг эзэн Есүс идгээхдээ итгэл чинь чамайг идгээлээ гэж бас идгээсэн байна. Гэтэл яг бидний сайн уншсан Марк номын 2-р бүлгийн 1-ээс 12-р эшлэлдэр гарч байгаа энэ түүхэнд гарч байгаа залууг харвал өнөөдөр савчтай залуугийн итгэлээс болоод эзэн идгээсэн тухай ямар ч тэмдэглэл. Магадгүй энэ зүйлээс бид нар юу харж байна? Итгэл найдвар байхгүй болчихсон нэгэн залуу байна. Савчнаас болоод маш их шаналсан, өвдсөн, ганцаардсан, сэтгэлээр унсан, гутарсан, дээр нь итгэл найдваргүй болсон. Бараг л идлэгч гисэн ингэж байгаад би үхэж дуусан даа гэж цөхөрсөн байгаа нэгэн хүний түүх харж байна гэсэн. Энэ залуугийн итгэлийн улмаас биш, харин энэ залууг идгээхийн тулд Есүс рүү авцарсан дөрвөн хүний итгэлээс болоод Есүс эзэн өнөөдөр саавчтай залуу идгээсэн. Бүгд хамтдаа үргэлжлүүлээд их текст рүү очие. Марк номын 2-р бүлэг рүү эргээд очие. Марк номын 2-р бүлэг 5-р эшлэгийг харуул. За 4-5-р эшлэг. Хурсан олноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрын дээврийг хуулж цоолоод дэвсгэрийг хэвтэй өвчтөнтэй хамт доош буулгав. 5-р эшлэл. Есүс тэдний итгэлийг хараад саавчтанд "Хүмүн
нүгэл чинь уучлагдсан гэж хэлээд идгээсэн байна. Есүс эзэн өнөөх өвчтөе хүний итгэлээс болоод биш өнөөх өвчтөе хүнийг Есүс рүү авчирч байгаа. Дэвсгэртээ авчирч байгаа тэр дөрвөн хүний итгэлээс болоод өнөөх өвчтнийг идгээсэн байна. Цаавчнаас болоод бүхнээ алдсан. Цөхөрсөн, сэтгэлээр унсан, итгэл найдвараа шалтсан нэгэн залуу гарч ирээ гэсэн үг тийм. Гэхдээ нэг сонирхолтой зүйл нь яг энэ түүхийг дахин уншгүй. Бас нэг өөр түүхүүдээр харьцуулан уншгүй. Энэ дөрвөн хүн яг хэн байсан болоо гэдэг нь надад их санаа байсан. Тэгээд эцэст би нэгэн дүгнэлтэнд хүрсэн. Энэ дөрвөн хүн бол энэ саавчдыг маш их таньдаг хүн байж. Танай зогсохгүй өнөөх саавчтай хүний төлөө бас сэтгэл нь өвддөг хүн байж. Яаж игээд идгээж энэ зовлонгоос ангижруулах юмсан гэж боддог хүмүүс байж. Харин эцэст нь юу гэж ямар дүгнэлтэнд хүрсэн гэж магадгүй энэ дөрвөн хүн өнөөх саавчны ойр дотны нэг нь байж. Харин эцэст нь би нэг зүйлийг бодож байсан. Есүс эзэн өнөөх саавчтай хүнийг Библийн өөр нэг хэсгээр яг энэ түүхийг бичсэн өөр хэсгээр идгээхдээ андан гэсэн үгийг хэрэглэсэн байна. Саавчтай найзгаа идгээхийн тулд дөрвөн талаас нь бариад өөрийнхнийг өмнө авцарч байгаа. Дээврийг хуулаад хуулсан тэр цоорхоогоор буулгаад авцарч байгаа тэр дөрвөн андаас нь болоод Есүс эзэн андан гэсэн үгийг хэрэглэсэн байна гэж. Энэ саавчт маш олон зүйлээ алдсан боловч харин түүнд алчиг дөрвөн найз байсан байх нэ гэж би ойлгож байна гэсэн. Сургаалт бүс номын 17 дугаар бүлгийн 17 дугаар эшлэлдээ анд найзууд ямар ч үл биеийн хайрладаг ах дүүнаар хэцүү цагт тийм болохын төлөө төрдгөө гэж хэлсэн байна. Тэгэхээр яг л найзгаа идгээхийг хүссэн түүний шаналлыг өөрийнх нь шанал юм шиг бодож түүнийг идгээхийн тулд Есүс рүү тэмцэн байж, зүтгэн байж, оролдлого, бүх оролдлогыг хийн байж авцарч байгаа дөрвөн найзыг гарч байна гэсэн. Тэгэхээр та мэдэж гисэн. Яг л саачсан юм шиг бурхан руу ирэхээр болж өгдөггүй, итгэл байхгүй, амьдрах хүсэл эрмэлзэл, найдвар, зүтгэл байхгүй болчихсон байгаа хүмүүсийг яг л ийм зүтгэлтэйгээр таны эргэн тойронд байгаа ойр дотны хүмүүсийг бурхан руу авчирвал таны итгэлээс болоод тэд эдгэрч, өрөөгдөж, аврагдаж, тэнгэрч, баяр хөөр, догтлол, амьдралын бахархлуудаар, сайн сайхнуудаар дүүрнэ гэдгийг бид энэ түүхээс бас харж болно гэсэн. Энэ түүхэн донд гарч байгаа хамгийн чухал хэсэг нь бол энэ дөрвөн хүний тухай түүх байна гэсэн. 930-д нэрийг шоу хөтэлдэг та нар бүгдээрээ мэдэх бах та гэрэл радиогийн найзуудын тухай нэг үгээр бид нар ярьсан. Тэгсэн чинь нэг залуу уцаар холбогдоод за манай нэг даан гарчихсан найз байна гэдэг лээ. Гэхдээ яасан бэ? За тэр найз чинь яг яаж юм гэсэн чинь. Гэхдээ нэг өдөр надаас мөнгө зээлсэн юм. Гэхдээ баахан швас овоо хэмжээ юм. Тэгээд нөгөө мөнгө зээлчээ нөгөө найз нь огт өгдөггүй гэнэ. Тэгтээ өгөхгүй мөртлөө юу ч болоогүй юм шиг нийлдэг гэнэ. Ог сайн өгшөөгүй завтай ойлоо гадуур нэг жоо яваа инээ дээрээ цагс тоглоо инээ дээрээ гэдэг. Тэрс юу ч болоогүй юм шиг байж байдаг гэнэ. Тэгжээс нэг өдөр ороод ирсэн. Чи найз тань хэдэн төгрөг зээлээ гэж. Тэгэхээр найз уур нүрсэн гэнэ. Уур нүрээ чи ямар сонин чи ичихгүй байна уу? Чи надаас дээр авсан мөнгөө чи юус өгөхгүй байгаа шүү дээ. Тэгээд тэрийг өгчөө тэгээ чи зээлбэл зүгээр шүү. Чи ямар нүрээр орж ирээд мөнгө зээлэж гэж яана гэсэн. Тэгсэн чи харин нөгөө найз нь амар хайрсан гэнэ өөдөөс нь бүр эсрэг нөгөө найз шүү дээ. Уг нь бол ичих ёстой гэдэг нөгөөт нь яриад байгаа шүү дээ. Гэсэн чи нөгөөт нь бүр амар хайрсан гэнэ гайхаж гарч ирсэн. Чи миний найз үстэй гэсэн. Тэгээд хэлэхгүй болтойгоо гэнэ. Тэгээд зээлсэн юм. Яг тэгээд зээлсэн тийм. Тэгээд намайг ерөөсө тагдаг болгосон юм амар гайхсан. Чи миний найз үстэй гэсэн. Тэгээд найз бол тэгээд дуусаа гэсэн. Есүс саавчтай хүний тухай бас харин түүнийг идгээхээр бүх арга чаргыг хэрэглэн байж Есүсийн өмнө авцарч байгаа дөрвөн залуугийн тухай ярьж. Алчин үнтэй найз нар гэж би бодсон. Уншихтаа сэтгэлийг хөдлсөн. Тэр дөрөв зүгээр л итгээ зогсохгүй. Тэр дөрвийн итгэлээс болоод Есүс итгээсэн гэхдээ зүгээр итгээ зогсохгүй маш их зүтгэл гаргасан. За юу болсон бэ? Есүс рүү ойртон очих боломжгүй байсан. Өнөөх саавчдыг аваад очихсан чинь үүдээр нь битүү хүн орох мэдхийл хөл гიშгэх зайгүй болохлоо пиг дүүрсэн байсан. Тэгээд юу болсон бэ? Айхтар нэг нэрийн санаа тэр дөрөвд төрсөн.
За яаж авч чой гэж бодож байгаа айхтан мэрэгэн санаа төрсөн. За яг үнийг хэлэхэд бидний алинтан чи мэрэгэн санаа төрөхгүй байж магадгүй. Ямар мэрэгэн санаа төрсөн бэ? Өнөөдөр яг энэ мэрэгэн санаа төрсөн. Ерөөсөө төрүүлээ юу яа? Тээвэртэй гараад тэгээд байшин мэдээлэх уулъя. Өнөө найзгаа эдгэрэхийн тулд өнөө саавчтай хүнийг эдгэрэхийн тулд Есүсийн өмнө авчрахын тулд байж болох бүх аргыг хэрэглэх нь биш. Та нар төсөөлтөө ямар нэгэн айлд очиж за зүгээр төсөөлье. За манай Саки пастор эзний туслахаа асгараад ерөөсө гар хүрсэн болгоно эдгэрч байна. Түгээр багхгүй түүнийг амангагаад үг ярингуут ерөөсө хүмүүсийн зүрх сэтгэл бас эдгэрээд Бурхны гайхалтай ажлууд хийгдэж байна. Тэгсэн чинь нэг өдөр Саки пастрын нэгэн гэртээ урьжээ. За мууч юм Саки пастрыг найзаагаа гэртээ урлаа. Тэгээс хоол ундад игээд бодсон чинь юу болсон бэ гэхээр Саки гэрж байгаа сургаар муужиг гэрт баахан хүмүүс үлдэрсэн. За тэгээд хамтдаа хоол ундадээ сууж исэн чинь гинтгэл дээрээс нэг гоож байна. Яг Саки пастор дээр хам суугаа Саки пастор бас ингээд хавир мөржингөө номлоод байгаа шүү дээ. Тэнгэрийн хаанчлал байна. Цаа уугаа ерөөсө завгүй номлоод тэнгээс хажуугаар намжуулаа сууж исэн чинь гинт дээрээс ингээд тоос бандраад унсан. Юу вэ гэх чинь нүх гарч байна. Юу болоод байна? Тэгээд Саки пастор суужснаа хэлчихээн л да. Мөөчийн танаа дээвэр нэг шуулаад байна шүү. Тэгээд мөөч очоод дээвэр харсан чаа. Оо дээвэр дээр нэг дөрөв гарцсан. Ууч байна. Өдөрт боддоор төсөөлөе л тоо. Ямар санагдах вэ? Яаж юм бэ? Яг боддоор төсөөлөе. Зүгээр ингээд дээрийн бидний аягүй сонирн шатдаг байхгүй библийг. Дээрийг уулжээ, тэгээ нүх гаргаад булчээ. Юу ч удаа хүмүүс ингээд дээрээс. Та нарыг төсөөлөд боддоо. Би надад суужсэн бол магадгүй тэр гэрийн эзэн байсан бол дээвэр хуулаад тоос мандраад онгууд ингээ гайхна. Тэгээд уурлаа шүү дээ. Юу хийж яана дараа чаддаг яа? Бүгд явцгаа. Ами гитэрч яана араас гацгаа. Есүсийг амраад. Баарцсан бүр дээвэр хуулаад төлөөрөж наатаа. Өвөшингээ даатуулсан байгаа шүү. Цагтаа тоо юу болох вэ? Бүгд төсөөлсөн ямар зүйл болсон бол эсвэл үчил байсан байгаа мэдээж. Магадгүй Есүс эзэн гэртээ суужсэн учраас Есүсийн дүү Яаков тагаа дээвэр хуулаад. Үс номдэр гарч 15 дугаар бүлэг дээр гарч байгаа Яаков чи Есүсийн дүү Яаков шүү дээ. Тэрэн бол одоо жижигхэн бацаал байсан байна л да. Дээвэр хуулаад Есүс ээж гэсэн хоо дээвэр хуулчихлаа гэж. Тийм болохгүй үстэй. Эсвэл хүмүүс хаалт гайхалтай үг шүү. Дээвэрч бас муулагдаад. Би зүгээр бодсон. Хүмүүсийн анхаарал яг тийшээ чиглэсэн. Яагаад гэвэл дээвэр хуулж байгаа шүү дээ. Дээрээс тоос чороо манараа дээвэр хуулаад тэгээд ингээ харсан чинь нэг дөрөв нөхөр болчихсон. Ингээ хуулаа юу ч удаагүй шиг хуулаад байгаа байхгүй. Тэгээд хүн багтахаар хэмжээтэй хуулсан. За яг нь зүгээр хамгийн жижигээр бодъё л да авсаар хүн байсан гэж бодъё. Манай ч авсаар хүмүүс байна уу? Саки бас. Нэг авсаар хүмүүс шүү дээ. Тэр ч ойлгоцсон. За тэгээд ямар ч байсан төсөөлөлд метр 50-тай хүнийг доош нь буулгах. Аюу том болсон байна. Тэгээд яг ингэж хуулж байгаа процесс бол магадгүй өнөөх хүмүүс маань дээрийг хуулж байхдаа дургуутсалтай ямар зүрийн дургуутсалтай тулсан байж магадгүй цоолж байх үедээ янз янзын одоо хүмүүсийн ууралсан дургуутсан янз янзын үгсүүдийг сонссон байж магадгүй гэсэн ч тэнд нэг зорилго байсан. Ямар зорилго вэ? Өнөөс доош гайраа. Доош гайрсан юу? Өвчтэй саавчтай байгаа нэг найзгаа яах гэж байгаа вэ? Эдгэх гээд байгаа шүү дээ. Доошоо эдгэх. Эдгэх зорилго шүү дээ. Доошоо зам болчихсон юм. Эдгэх гээд байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө саавчтай байгаа найзгаа эдгэх буюу түүний амьдрал нөгөө асуудлуудыг төгсгөл болгох гээд байгаа. Үүний тулд дээврийг хуулж байгаа, дургуутсал янз янзын мөгнүүд авиануудыг чимээнүүдийг сонссон ч тэмцэж байгаа, зүтгэж байгаа Есүсийн өвчтөн найзгаа авцрах гэдэг. Тэгвэл эдгэх гээд байгаа шүү. За тэгээд юу болсон бэ? Цоолсон нүхээрээ өнөөх саавчныг доош нь хаягаар буулгасан.
маш болгоомжтойгоор дөрвөн талаас нь барьж байгаа болгосон. Яг Есүсийн чанга урд болгож. Тэгээ яг энэ түүхийг бодоод залбираад тунгааж бодож байхдаа нэг зүйлийг олж харсан. Есүс номлож байгаад тэгээд номлолоо төр зогсоосон. Ганц Есүс биш бүгд харсан. Байж боломгүй нэг үйлдэл болж байгаа. Хизээч хүнийг дээврээр оруулж байгааг байх гэж би бодож байна л да. Хуулаад. Харин дээвэр хуулаад, юм тачигнуулаад, тоос манрангууд бүгд анхаарлаа хандуулсан байна. Юу болоод байгааг ойлгох гэж. Харин тэр үед юу болсон бэ гэхээр яг Есүсийн чанга дээр гарсан тэр цоргоогоор нэгэн саавчныг дөрвөн талаас нь маш болгоомжтойгоор буулгаад Есүсийг тавьсан. Харин Есүс тэр үед нэг зүйлийг бодсон. Өвчтөй байгаа тэр хүнийг эдгэхийн тулд, өөрийнх нь мөн авцрахын тулд зүтгэл гаргаж, бүр зориулалт гаргаж, тэмцэл өрнүүлэн байж өөрлөө нь авцарч байгаа өнөөх дөрвийг хараад Есүс эзэн үнэхээр тогтолсон. Тэгээ Библиэс харуул. Тэр дөрвийн итгэлээс болоод, тэдний тэр зүтгэлээс болоод Есүс өнөөх саавчныг эдгээсэн. Бид хэнийг Есүсээр авцрахын тулд яг ингэж зүтгэл гаргадаг үлээ. Яг энэ зориулт гаргадаг үлээ. Заримдаа зориулт гаргаад зүтгэх гээл, заримдаа зүгээр нэг жижигхэн орлого хийгээл тэгээд дургуцалтай тулгамдаа тавиад юм байна. Тэгээд цаг нь болохоор ер нь үзгээд аюу гоё юмтай. Цаг нь болохоор үнний. Энэ нэг юм цаг нь болохоор. Цаг нь болохоор юм нэ. Өсө тэнцдэггүй. Эцний тухай яриад нөгөө тэр юу яриад байгаа чи өөрөө явдаг байгаа цаг нь болохоор. Ямар ч тайлбар аюу гоё юмтай. Цаг нь болохоор юм. Цаг нь болохоор үнний. Тэр болцсон байл. Цаг нь болохоор юм. Ямар ч тэнцэл байх. Дургуцал байсан ч боломжгүй байсан ч бүр боломжуулгыг хайж байгаа бүр болохгүй форм дээрийг хуулж байгаа Есүс юм аваад ирлээ шүү дээ. Харин бид нар хэнийг Есүс рүү авцрахын тулд ямар хөө зүтгэл гаргадаг вэ? За тэр Есүс рүү авцрах зүтгэл биш өөрийнхөө нэрийг ингээд хамгаалах эсвэл одоо тэр амар том нэрлээд байгаа гавчлаа. Муу хэлэхгүй байх тийм зүтгэл аягүй гаргадаг. Хичээл ингээл гоё. Хэнийг Есүстэй уулзуулахын төлөө хийн оролцох энэ зүтгэл нь эзнийг ямар их тогтвордог болов. Эзэн яг тэр хүмүүсийн зүтгэлийг хараад тогтолсон шүү. Тэгээд тэдний итгэлээс болоод идгээсэн. Хажууд байгаа найзгаа хараад хэлээрэй. Та эзнийг тогтлуулж амьдраарай гэж. Хэнийг Есүс рүү авцрахын тулд зүтгэлтэй оролцохдоо Есүсийг тогтлуулдаг хүмүүс болцгоё. Таны итгэлээс болоод хэн нэгэн итгэрч таны итгэлээс болоод хэн нэгний дээр эзний ёроол асгахыг та хараасаа. Есүсийг тогтлуулж амьдрыг. Яг иймэрхүү зүтгэл иймэрхүү оролцоогуудаа бид автах үед үнэхээр заримдаа бусдын нүдэнд жоохон санаа харагддаг гэж магадгүй л дээ. Тэгээ би яг энэ сургаалыг бэлдэж байхдаа өөрийнхөө амьдралд хэн нэгнийг Есүсээр авцрахын тулд маш их зүтгэжсэн нэг түүхүүдээ бодсон. За тэрний нэг нь байсан гэхээр ээж маань их хүнд өвчтэй байсан. Тэгээд ээжээ эзэн дээр авцрахыг үнэхээр бодсон. Өдөр болгон залбирсан. Боломжтой бүх аргыг хэрэглэж Бурхныг таниулах гэж оролдсон. Ээж маань заримдаа өвдөөд эмээ болсон ч гэсэн өвчин амтахгүй явж байгаа үед очоод ээжээ би таны төлөө залбираад өгөө залбирдаг байлаа. Харин нэг өдөр би сургаал сонсож байгаа үед ээжигээ маш их хайрлаж, ээжтэй үйлчлэх юмсан, ээжтэй Бурхныг таниулах юмсан гэж тийм догтлолтойгоор цуглаандаа ирээд номлол сонсож байгаа үед Есүс эзэн 12 дагалдагч байгаа ихэд хайрлаа. Даруухнаар ачуур авч бүслээ, төмпөн тус хийгээ, тэдний хөлийг угаасан талаар түүх явж байлаа. Тэгээд би юу гэж утсан бэ гэхээр за ерөөсөө гэртээ хараад яг л ингэж гэж. Тэгээд юу ч хэлээгүй зөвхөн өмнө нь очоод сүрд суугаад төмпөнтэй усаа тавьсан. Тэгсэн чинь ээж маань асууж чинь юу болоод байгаа юм бэ яах вэ? Тэгээд нөө хэлсэн чинь аав эвэлдэггүй шинхий итгэж. Тэгээд юу гэсэн хэрэг ээжээ таныг өстө өвдөж ингэ шаналж байгаа хараа би сэтгэл өвдөж байна. Тэгээд танаас нэг юм гуйя. Юу юм бэ? Ээж хөлөө өгч гээ. Тэгсэн чинь ээж яг ч юм энэ өглөө. Угая. Тэгсэн чинь ээж нэг сон болоод явцсан. Гайхаад. Тэгсэн ээж маань юу гэсэн бэ? Яах гэдэг юу үл угаах мгаах. Би чамаа хөлөө угаахгүй гэдэг. Тэгэн утаа юу хэцүү болоод явцсан. Тэгээд ээж хөлөө өгч гээ гэж угаа. Сүлдээ юу яриад байгаа юм бэ гэдэг манай аав очоо мэддэг шүү дээ. Тэгсэн чинь аав том өрөөнд байсан чинь сүлдээ бүр уурахаар ой очоо энэ автоматрыг аваач энэ одоо энэ хөл мөл байгаа гэдэг яриад
одоо шүл угаах тэмцэл болж байгаа юм. Зүгээр өгчөлтөө. Зүгээр хөдөө өгчөлтөө яваад гэх. Гэхдээ ингэж бодоод яг хөөрхөн санагдсан л та. Өөрөө бодсон чинь. Нэг юм тэмцэл яваад байгаа үстэй. Эцнийг таниулах гэх. Тэгээд шинхэн итгэгч байсан. Гэхдээ яг өөрийнхөө хэмжээнд л эцнийг таниулах гэх оролдох хийгээд байна. Тэгэхээр манайхаа бид хин нэг Есүстэй авцрахын тулд яг ингэж тэмцдэг билүү? Ингэж зүтгэдэг билүү? Ингэж оролдох хийдэг билүү? Бид аавны уриалмаар. Яг л энэ дөрвөн залуутай адил. Бид хин нэг Есүстэй авцрахын тулд байж болох бүх арга замыг эрэлхийлж өөрсдийнхөө зүрх сэтгэлээс, бодол санаанаас, амьдралаас гаргаж болох бүх зориултуудыг гаргаж чаддаг. Бүрийн зориулалттай, тэмүүлэлтэй, оролдлоготой амьдралаар амьдраа. Амен. Хажууд ах トゥ усрыг хараад байна. Хэн нэгнийг Бурхан руу авцрахтай, оролдлоготой байя. Зүтгэлтэй байя. Тэр дөрвөн залуугийн итгэлийг хараад саавчтанд Есүс эзэн хандан нэгэн чухал үг хэлсэн. Есүс эзэн саавчтанд хандаж хэлэхдээ өнөөдөр их том алдаа гарлаа. Уцаа бүний байн хаадаг. За яг вэ. Өөрөөр хэлбэл ингээд яа. Шатуу үсэж. Тэр дөрвөн хүний итгэлээс болоод Есүс өнөөдөр саавчтанд хандаж юу гэж хэлсэн бэ? За харин одоо их сонирхолтой зүйлийг бид хамтдаа харъя. Өнөөдөр дөрвөн хүний итгэлээс болоод Есүс эзэн саавчныг эдгээхдээ өвчтөе газар гар тавиад тэр Есүсийн нэрээр гэж хэлэхгүй шүү дээ. Өвчтөе газар гар тавиад саавчныг хөөгөөгүй. Харин их сонирхолтой байдлаар хэлсэн. Юу гэж хэлсэн бэ? Нүгч уучлагдсан. Энэ саавчны өвчин туссан шалтгаан нь юу байсан байж таарах юм бэ? Гим нүгэл байсан. Өвдсөн шалтгаан нь алга болох үед тэр шалтгаанаас болоод амьдралд нь байсан үр дагавар нь алга болж. Бидний амьдралч гэсэн мах цуснаас бүрдсэн хүн учраас ядрах юм бол, буруу хооллох юм бол, ажил амьдралдаа амралтаа зохицуулах бол өвдөж хавдан л да. Дээр нь бас янзлж дорооддаг, мууддаг бие учраас, өдөрч хөгшөрдөг учраас бас л амьдралын явцад өвдөж хавдан. Гэхдээ бидний амьдралд зарим өвчин, зовлон, асуудлууд нь гин нүглээс болоод орж ирдэг гэдгийг бид өмнөөс бас харж ойлгох ёстой байна. Өнөөдөр Монгол маш их өвчлөг байна. Яагаад гэвэл биднэрт маш их харигдалт байна, маш их зугаа цэнгэл байна, хорсол, атаархал, үзэн ядал, гэр бүл салалтууд, завх хайрлууд, дуулуургүй байдлууд гээд олон гин нүгэл байна. Энэ гин нүглээс болоод маш олон төрлийн өвчнөөр бид өвчилж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхээр Библиэс хэрвээ харах юм бол Есүс эзэн нэг биш бас хүмүүсийг эдгээхдээ нүгэл чинь уучлагдаа гэж хэлсэн байна. Энэ саавчтанд хандаж хэлэхдээ эдгэр гэж хэлээ. Харин нүгэл чинь уучлагдаа гэж хэлэхгүй эдгэрсэн. Хэрвээ та өнөөдрийн хүртэл хийсээр байгаа хэн нэгэн хараагүй чи яадаг ингэж бодож байгаа ямар нэгэн гэм нүгэл байгаа бол та Бурхны өмнө тэр гэм нүглийг гаргаж хаяхгүй бол таны амьдралд асуудал, өвчин, шаналл, зовиорууд байр суурь ажиллана гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр гэм нүглээс болоод бидний амьдралд асуудлууд нүүрлдэг. Гэм нүглээс болоод бидний амьдралд өвчин, байр суурь эзэлдэг гэдгийг эзэн Есүс энэ түүхийн хэлсэн үгээр бас бидэнд сануулж байна гэсэн. Яг Есүс эзнийг энэ үг хэлэх үед юу болсон бэ? Тэнд байсан хуулийн багш нарын зарим нь дургуутсан дотроо бодсон байна. За энэ түүх өндөрлөж байна. Харин бидний сая уншсан бүтэн түүгээс харах юм бол буруудхан дотроо бодохдоо зөвхөн Бурхан хүнийг энийг уучлдаг шүү дээ. Яаж ингэж Бурханыг дормжиж чадаж байна гэж буруудхан дотроо бодсон. Харин Есүс эзэн өнөөх дотроо бодсон хүмүүсийн бодлыг мэдээд тэр хэрэгцсэн үлнийг мэдээд тэнд юу гэж хэлсэн бэ? Юу та нар зөвхөндөө ингэж янз янзын одоо болохгүй бодно вэ? За энэ ишлэлээс бид аюулгүй чухал зүйлийг бас харах хэрэгтэй. Бид гаднаа яаж гоё харагдсан? Ямар ч гоё корпустай байсан. Бурханд таны корпус нэг сонирм биш.
Харин таны дотор байгаа үйлдэлийн систем сонир байгаа. Амен. Бурхан бидний гадна талыг биш бидний дотор талыг сонирхдаг. Харин бид ихэвчлэн гадна тал дээр л фокуслдаг. Ингэчүүл гой харагдана, ингэвэл гой дургай харагдана, ингэвэл гой фигурны харагдана, ингэвэл гой царайлаг харагдана. Эсвэл ингэчүүл гой боловсролтой харагдана. Ер нь зөв төлөв гэдэг чинь нэг юм л байдаг юм. Харин Бурхан зөв хүнийг л харахыг хүсдэг. Амен. Түүнд таны гадна тал сонирн биш, харин таны дотор яг хэн байгааг сонирн. Дуулал номын 139-р бүлгээс бид харах юм бол эзэн таны болсоохыг ч мэднэ. Бид нэг ч үг хэлэхээс өмнө юу ярих гэж байгааг нь та мэднэ гэж хэлсэн. Бурхан бидний бүх зүйлийг мэднэ. Тэр таны дотор яг одоо юу болж байгааг мэднэ. Таны юутай тэмцэлдэж, бас юунд ядагдаж, юунд дурлаж, юунд донтож, юунд автаж, бас юуны төлөө санаа зовж байгаа тэр нэггүй мэднэ. Тэгэхээр энэ түүх дотор эзэн бас нэг чухал зүйлийг бидэнд сануулж байгаа. Бид гадна талдаа биш, дотор талдаа л анхаарах хэрэгтэй. Хэрвээ таны дотор хэн нэгэн хараагүй юм чинь яах вэ? Хэн нэгэн мэдээгүй юм чинь зүгээр дээ гэж бодож байгаа ямар нэгэн гимнүгэл нуугдж байгаа. Та тэр харанхуй үлсүүдийг таныг дотроос чинь хэмлэж идэж болох тэр нуугдж байгаа хүнийг ил гаргаж эзний цэвэрлэгдэн ерөөгдөн амьдраасаа гэж ерөөгөр байна тань. За нэг жижигхэн түүх яриад сургаал ерөнхийдөө өндөрлж байна уучлаарай. Тэндээс манай ариун солонгонд баахан тоонууд өргөөл байна. Өнгөрсөн 7 хоногт яг энэ зааланд Давидын асар буюу Магдал залбирлын өдөр болсон. Тэгээд тэр үеэр ирж үйлчилсэн нэг пастор өглөөний залбирал дээр бид хамтдаа хэсэг пасторууд өдөрлөгч нар суугаад өглөөний цай ууж явах үед нэг сонирхолтой түүх ярьсан. Тэгээд тэр түүхийг сонирхолтой байсан. Өнөө пастор маань Солонгос нэг тосгонд очсон юм байна. Тэгээд тэр тосгонд очсон чинь өнөөх тосгонд маш их чадвартай нэг пастор үйлчилж байсан. Ихтэй жижигхэн тосгон. Тэгээд бүр уулын орой дээр байдаг тосгон. Тэгээд тэр маш чадвартай пастор үйлчилж байгааг хараад дээр нь тэр пастор бол ер нь том чуулганы пастор байхаар маш чадвартай, маш мундаг пастор байсан. Гэхдээ тэр тосгонд үйлчлээд багагүй хугацаа өнгөрсөн байсан. Тэр түүний үйлчилж байгаа тэр тосгоны цуглаан 10 гаруй хүнтэй цуглаан байсан. Тэгээ 10 гаруй хүнтэй энэ чуулган дээр нь төв одоо нийслэлээс бүр тусгаарлагдсан уул нь ийм тосгонд яаж үйлчилж чадж яана гэж бодсон гинэ. Тэгээд хамтдаа хоол идэж сунгаад ярьсан. Та яаж энд үйлчилж чадж яана? Бас багагүй хугацаа өнгөрсөн. Ер нь бол хот мотоос анхах юм уу? Гэцүү байх уу яаж яана гэж. Тэгсэн чинь нөгөө пастор ярьсан гинэ. Харин надад бас гэцүү зөндөө байсан. Тэгээ бүр энэ бүглүү уулын тосгонд би ингээд үйлчлэн гэдэг надад амар биш байсан. Тэгээд тийм болохоор би нэг биш удаа зугтъя гэж бодсон юм. Ер нь ингээд тосгоноор унтаж байгаа шүн зугтъя гэж бодоо. Тэгээд нэг орой яасан гэхээр бүх тосгоноор унтсан үед пастор зугтах гэж шүү дээ. Тосгоноос хүмүүсээ хотроо бүгд унтсан хувцамраа бүгднгийн нацлаад хэндэж мэддэхгүйгээр яг үнэн шөнөөр ингээд гарч явсан гинэ. Тэгээд гараад явчихсан чинь харин яг тосгоны хаалган дээр нэг хүнтэй таарсан. Тэгээд тэр хүн нь зүгээр энгийн хүн байгаагүй. Харин яг тосгоны хаалган дээр Есүстэй таарсан. Тэгээд зов туссан. Харин Есүс нэг юм асуусан. Чи хайж гэж байгаа. Тэгээд би хэлэхгүй болтоогүй. Гэдгээ болчихсон. Би байна. Юу байсан? Ичсэн. Бурханаас айсан. Тэр 10 хэдэн хүнтэй чуулганы би голоод хот руу зугтах гэж байсан. Тэгээд Есүс надаас асуусан. Чи хайж гэж байгаа. Тэгээд би хэлэхгүй бол тэгээд буцсан. Тэгээд энэ үйл явдал 3 давтагдсан. Би 3 удаа авах гэж бодсон. Сүмээс орохгүй. Харин би 3 удаа Есүстэй таарсан. Есүс тантаа адилхан юм асуусан. Чи хайж гэж байгаа. Тэгээд буцсан. Бидний нэг ч хэлэхээс өмнө эзэн бүгдийг мэддэг. Бүгдээ хамтдаа суулгаас авсан эзэн юм. Есүс 12 дугаар ишлэгийг харвал энэ түүх төгсөхдөө Бурхныг тэнд байсан бүх хүмүүс алдаршуулснаар төгссөн. Харин өнөөдөр яг эзэн бидэнд хэлсэн сургаалыг эргээд өгнөхэд
Таны итгэл бусдыг тэнхрүүлж, бусдыг ерөөдөг гэдгийг та бодох. Саавчтай байсан тэр залууг Есүс дээр авцрахын тулд боломжтой гэсэн бүх аргыг хэрэглэж, бүр болохгүй бол санаанд багтамгүй тэмцэл өрнүүлж чадсан тэр дөрвөн хүний итгэлээс болов өнөөг саавчтай хүний амьдрал оронгороор өршлөгдсөн. Тэр эдгэрсэн тэр зэрэгцээд өвчнөөс болоод амьдралд нь байсан сэтгэл готрол, гоныг зовлон, хоосрол, ганцаардал, цөхрөл, итгэл найдвараа алдсан бүх амьдралын шаналл оронгороор өршлөгдөж, итгэл найдвар, баяр хөөр, гэрэл гэгээ амьдрах амт түүний амьдралд ирсэн гэсэн. Юунаас болоод байна? Эцэст нь Бурхныг алдаршуулж дууссан энэ түүх юунаас болоод өрнөж вэ? Тэр саавчныг Есүс дээр авцрахын төлөө бүх аргыг хэрэглэж, зүтгэл, орлоготойгоор Есүс рүү авцарсан тэр дөрвөн хүний итгэлээс болоод тэр хүний амьдрал өөрчлөгдсөн байна. Харин тэр хүний өвчин нь гэр нүглээс болоод бий болсон өвчин байсан. Би танаас асуумаар Бурхны өмнө гаргаж тавиагүй гэр нүгэл байна. Тэр гэр нүгэл хизээ нэгэн цагт ажиллаа юм шүү. Тэр гэр нүгэл хизээ нэгэн цагт таны амьдралд асуудал, өвчин, шаналлыг заавал авцрах. Харин Бурхны өмнө гаргаж тавьбал та өнөөдөр чөлөөлөгдөж итгэх бол.